Сайн бацгаана төмс эргэж та бүхэндээ шин 7 хоногийн мэндийг айлтган дэвшүүлж байна. 21 жилийн төвхтэй дэбэслэзээ хамт олон үзэгч та бүхэндээ аймаг орон нутгийн хэмжээндх онцлог мэдээллүүдэд танилцуулдаг. Төмсийн мэдээллийн хөтөлбөрийн даваа гарагийн дугаараа танилцуулъя. Үзэгч та бүхэн хөтөлбөртөө анхаарлаа хандуулна уу. Архан сумын малчин баг нь ерөөхдөө 630 орчим өрхтэй. Тэгээ 0-аас 18 насны 470 орчим хүүхд залуучууд байдаг. Тэгээд багийн маань нутаг дэвсгэрийн хувьд бол энэ хөтлөөр орно, 3 шар орно, уучин болог орно. За бусад одоо иргэд маань энэ хонгор орхон шарын голын нутаг дэвсгэр дээгүүр одоо мал аж ахуй эрхлээд ингээ амьдарч байгаа ийм одоо бас тархаа суурьсан онцлогтой баг байгаамаа. Тэгээд энэ багийн маань бас нутаг дэвсгэр бас томоос гадна бас эзэнгүү одоо зай талбай томтоо, нийтийн эзэмшлийн талбай томтоо учраас энд бас иргэдийн бас хог хаях зөрчил гаргах иймэрхүү үйлдэлүүд их тохиолддог. За энийг бас хяналтанд авч ажиллахын шаардлага үүссэн учраас аймгийн хөрөнгө оруулалтаар багийн нутаг дэвсгэрийг одоо бүрэн камержуулж баг дээрээс нэгдсэн гэж одоо харж хянжаадаг болсоо. Ингэснээр одоо багийн нутаг дэвсгэр дээр гарч байгаа хэрэг маргаан зөрчил бол харьцангуй буурсан. Өнөөдөр одоо бид нар бас ингээд хогийн бункер тавиад иргэдэн бас хогийн бункертэй хогоо хийж чадахгүй гадуур нь хайдаг ийм ухамсаргүй үйлдэл гардаг байсан бол дагуулж камержуулт хийгдснээр иргэдийн энэ ухамсаргүй үйлдэл одоо таслан зогсож байгаа жишээний ийм одоо үр дүнтэй ажлууд бас гарч байгаа. Дээрээс нь бас одоо хүн амтны хит тогшил, холгаа зилгээд алдагдах барихнаа за ийм зөрчил дутагдал бол эрс гэмт гэр болоод эрс буурж байгаа. Ийм одоо сайн үзүүлэлттэй сайн ажил болсоо. За ерөнхийдөө багийн нутаг дэвсгэрийг камерын хяналтанд авснараа бүх төрлийн гэмт хэрэг зөрчил маргаан буурна. Тэднийгээ бас хяналтанд авах юм боломж үүсэж байгаа. Хог бол одоо нэг л жишээ. Тэгээ одоо манай дээр бол хур хог үүссэн цэг байхгүй. Манай баг бол харьцангуй бас сүүлийн 1-2 жил аягүй хогноосоо салсан цэвэрхэн юм баг болсоо. Баяр үргийа өчтөрөө. Замдаа сайн явж ирцгээв, ол цомгоор дүүр явж ирсэн Велконто тууны дугуулангийнхаа сурагчдаа бүгдээрэнд нь баяр үргийа. За, ахын та нараас одоо нэг асуулт асууцгаая. Хүрэл медаль хэд вэ? Хүрэл медаль авсан уу? Яа, тэндэг. Мөнгө медаль? Мөнгө. Яа, алт байна уу? Баяр үргийа. За тэгээд энэ цаг мөчид Дархны Велконто тууны дугуулангийн сурагчид маань за Хөх хотод болсон олон улсын хүүхдийн урлагийн их наадамд амжилтаа яваад ирлээ. Тэгээд тэмцээн урлагийнхаа талаар та дарханчуудаа мэдээлэл хүргэнэ гэж хүсэж байна. Бид нарийн Хятад ард улсын Хөх хотод зохиогдсон одоо 3 орны соёлын солилцооны нийгэмдгийн хүрээнд одоо торгоны зам олон улсын хүүхдийн хүүхэд залуучдын урлагийн их наадам уралдаанд наадамд одоо бид бүхэн маш их амжилтаар оролцоод ирлээ. Энэхүү уралдаанд маань 3 орны нийт 500 гаруй бараг 600 шахан хүүхдүүд оролцлоо. 7 төрлөөр оролцлоо. Тэгээд манай Велконтогийн хүүхдүүд бид бүхэн бол госол дууны төрөл, госол бүжгийн төрөл, мөн найрал дууны төрлөөр оролцоод найрал дуугаараа тэргүүн байр авцгаад алтан медаль эзэллоо. Госол дууны төрөл 6 хүүхэд оролцож 4 алт, 1 мөнгө, 1 хүрэл авсан. Мөн манай бас Велконто дууны дугуулангийн сурагч бие бишийн Ганди маань госол бүжгийн төрөлд оролцож бас хүрэл медаль эзэн болсон байгаа. За баяр үргийа. За тэгээд ерөнхийдөө багаараа медаль хүртсэн бүх хамтлагууд одоо хамтлагуудын багш нар мөн шилдэг багш нараар шалгарсан байгаа. Ингээд шилдэг багш нарын бас нэг нь улсандаа бас их баяртай байна. Тэгээд манай Дархан ул аймгаас нийт 3 хамтлаг явсан. Нэг нь шарын голын очис хамтлаг явж мөн госол бүжгийн төрөл, хамтлаг бүжгийн төрлөөр хоёуланд нь мөнгөн медаль эзэд уулзсан. Шинэ алхам сургуулийн шинэ алхам хамтлаг маань мөн госол бүжиг хамтлаг бүжгийн төрлөөр алтан медаль эзэд уулзсан. За ийм амжилтаар манай Дархны нийт баг бүрэлдэхүүн бүгдээрээ богц дүүрэн төрлөх нутагтаа хүрэлц ирлээ. Ингээд энэ амжилт бол бид бүхний хамтын амжилт бид бүх хамт бүхэн Велконтогийнхан
баярлалаа. Бидний энэхүү тэмцээнд оролцоход маш их артлын албаны гол үүрэг гүйцэтгсэн бүх тусал дэмжсэн бүх эцэг эхчүүд залуучийн театрынхаа удирдлага хамт олонд бүгдээрэнд нь бид бүхэн халуун талархлаа илэрхийлж байна. Манай Бэлтгэнтэй дууны дугуулангийн хамгийн бяцхан, хамгийн олон чанартай хос алтан медаль авчирсан Баян мөнхтэйгөө та бүгдээ уулзалж байна. За, Баян мөнх тэмцээн уралдааныхаа талаар сэтгэлээ хуваалцаач. Яг гараал амар айгаал гарсан чинь амар баг хүн тэгэл дуулаал нэг хэсэг дээр үгээ мартаж сонин хэл оролцолтоод тэгээ дараагийнхаас шууд дуулаад тэгэл хүрлийн нэлээл мөнгөний нэлээл за медаль аваагүй байна да гэл хоошоо харж ирсэн чил Бэлтгэнтэй дугуулангийн сурагч би бишийн Баян мөнх алтан медалаар шагнаглаа гээл үүгээл алтан медаль аваал. Тэгэл тэнд очиод алтан медаль хараад үйжсэн чинь багш үрж ирээл хүү энд найрал дуун дээр чи алт авцсан байна гэж басчгүй гэж очиж аваал. Бас амар олон алт аваал. Баяр хүргэе. За, зөндөө олон орны олон хүүхдүүд өрсөлдөө. Аа баярлаа. Торгоны зам 2 дахь удаагийн олон улсын наадамд эцэгчүүдэд төлөвлөлөд багштайгаа ингээд 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй бага аваад яваад ирлээ. За тэмцээнд маш амжилттайгаар оролцсон хүүхд толгон маань тодорхой амжилт үзүүлээд ирсэн. За арын албан тэгээд өөрийн чадах чинээгээр оролцлоо доо. Тийм. Сайн мэцэнэ. За тэгээд ер нь сүүлийн үед нэг их тэмцээнд орхондоо багасчаад энэ бол энэ жилийн хамгийн том тэмцээн байна. Хамгийн том тэмцээн. Гослол дууны төрлөөр алтан медаль авсан. Тэгээд найрал дууны төрлөөр бас ингээд алтан медаль авсан. За, хос алтан медаль аваа. За, их чинь мөн адилхан уу? Тийм. Ямар дуугаар оров? Шилийн баг дуугаараа. Яа, алдар шилийн багтаар ороод манай Эрдэнэ жаргал маань. Их чинь ямар дуугаар ирсэн? Дуучин Баттулмын Бүрээд басхнаа гэдэг бүрээд дуулаад албарсан. За нэг гэр бүлийн эгчтэй хоёр маань дархны авиастик хоёр сурагч маань энэ удаагийн наадамд бас амжилттай оролцоод ирсэн байна. Та нартай баяр хүргэе. Баярлалаа. Дахинчуудаа шинэ өдрийн мэнд хүргэе. Одоо хамгийн хэл амттай хамгийн асуудалтай шийдвэр нэг л дээ. Сая цас ороод давс цацаад мал хужирсан юм байна. Одоо ялангуяа замрыг ороод иж байгаа чинь бол би бол тэгж харж байгаа юм да малчин хүн биш учраас бас нарийн ширээ мэдэхгүй ч бол би хов өнцгөөс харахад бол малууд их орж ирээд байгаа нь бас хужирсаад идэм болов давс цацгаар давсруулаас орж ирээд идэм бол нэгдүгээр хоёрдугаар энэ ихтэл нь юу гэхээр хууль зүйн үндэс нь юу гэхээр дахин сумын иргэдийн урлын тогтоол байгаа. Хоёр тогтоол нэг нь ногоон байгууламж руу орсон малыг хаших нөгөөх нь хоригдсон бүс рүү орсон малыг хаших хоёр тогтоол хэрэгжилтийг хангаж байгаа. Энэ одоо сайн мэдээд хоёр бүс чинь өөрөө Дархан хотын одоо жишээлбэл Дархан хот энэ жил 1.5 өнгөрсөн жил 1.3 гээд сүүлийн 2 жил 3 орчим ногоон байгууламж шинээр хийж байгаа. Одоо хамгийн сүүлийн төмөц замруудад хийсэн ногоон байгууламж одоо масар арах юм бол энэ ногоон байгууламж чинь хадгалах, хайрлах, хамгаалах хотыг өнгөтэй төрхтэй бас нэг хот шиг байх хэмжээнд л одоо байлгахын тулд бид энэ ногоон байгууламжийг хашаа хайсыг барьж байгаа. Одоо яг нэгэн л одоо Дархан сум өөрөө хоригдсон бүс гаргаад малыг одоо Дархан сумдаа байлгахгүй, Дархан хоттой байлгахгүй бүсчлээд заг гарч өгöd нь шүү дээ. Энээсээ цаашаа малаа байлгаад, малаа хариулаад байдаг бол одоо иргэдийн хооронд тогшил үүсгэний газрын хооронд юм асуудал үүсэхгүй. Нэг талаас тогтоол байна. Тогтоолын хэрэгцээг хангуулах юм. Нөгөө талаас иргэд өөрөө хотын дүүрээ малаа оруулж ирээд байгаа нь л одоо хамгийн төгсөл гаргаад байгаа. Одоо өчтөр оруулахад 25 тонны адуу харж ирсэн байна. Эзэн нь одоо ороо ирж манай чиг одоо цулуугаар цохиж одоо алан шуудны гişil амууд оромжиж айлгаж адуу аваад явсан байна. Хоёулаа согтуу ирсэн байна. Өнөөдөр манай цагдаагийн байгууллагад алан бичгээр хандж байна. Машиныхын дугаар өгөөд одоо энэ хоёр удаагийн тохиол болсон. Энэ хоёр тохиолдлыг нь бол дурдаад машиныхын дугаарыг нь улсын цагдаагийн газарт хандж байгаа. За өнгөрсөн хавараас мөн зодсон асуудал гарсан. Бид бас цагдаагийн байгууллагад хандсан. Энэ нэрийн жомоор бас шийдэгдээд явсан. Нэг талдаа бид бас ажил хийх гэдэг. Хийсэн ажлаа, хийсэн бүтээсэн юм хамгаалах гээд харилцах гээд. Нөгөө талаас ийм асуудал гарч ирэл одоо ийм л байдал үүсэж байгаа. Түүнээс одоо бид одоо хаа байгаа бэлчээрд нөгөө ч гэдэг юм хаалгаа хашаанд нөгөө ч гэдэг юм үлжээ хавржаанд байгаа малын очоод туугаад ирэхдээ завтаач юм алга зайтай ч юм алга. Одоо үндсэндээ бидний ажил дөрөвдөө эхэлж гэн цас ороод эхэлчихлээ цасаа яа гэж хажуугаар ийм асуудал орж ирээд дэргэд чинь өөрөө сошиалоор энд мал байна тэнд мал байна фэйсбүүкэд ажиллая гэж амьдралаа ажиллая гэж
асуудлаа шийдээч гэж одоо нэг тас нэг хүмүүс нь пэсэр бидний одоо яриад байгаа. Нөгөө хэсэг нь бол одоо малаа хайрлаач хамгаалаач яанаач мал штэ тийм үү те. Энэ талаас нь хараач л гэдэг байгаа. Тэгээ нэг нь л одоо тогтоол байна. Тогтоол хэрэгжлэх нь үүрэг чиглэл нь манад одоо байгаа юм чинь бид хэллээ штэ. Хийсэн байгуулсан юм хайрламаар байна, хамгаалмаар байна. Дархан хотын сүүлийн 2 жилд одоо би хэлж байгаа нь 3 орчим ганцаар ногоон моголн чигээд төс өнгө нэмэгдээд байгаа. Хотын төрх ороод байгаа. Энийг л одоо улам хайрлаж олон сайжруулах гэж явж байгаа асуудал юм байна. Энэ оронд ийм асуудал үүсэж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөр Дархан хотын төвчлөлт үйлчилгээний газарт маань нийтдээ хичнээн ажилтан зам талбай, за мал тух дээр ажиллаж байна. Танай ажлын цаг хэдэн цагийн хооронд вэ? Энд ч хөлбөрийн хуулиар ажлын 8 цагтай шүү дээ. Бид яг өнөөдөр ажлын онцгоос хамгаалцвал өглөө 7 цуглуулдаг ч юм уу 100 бол 6 гараад 6 угс гаргадаг юм уу, үйл нь 7 угс гаргадаг ч юм уу. Хөдөлгөөний эрчим масклахээс өмнө бас цагийн өмнө гаргаж замынхаа цэвэрлэгээ үйлчлэгээ хатлагаас урьдчилан хэрэглэх, за өдөөс буух цагийн цагаа хойшлуулдаг ч юм уу. Энэ Дархан сумын цэцлэгийн баталж өгсөн төсвүүдээр бол 88 замд үлдэж байх хэрэгтэй. Өнөөдөр нэг 67 8 20 орчим 20 гаруйч орондоо дутуу яваад байгаа. Энэ яг мэдээж ажлын бүтээмж ажлын цалин өөрчлөлт гэдэг юм, ажлын нөхцөл байдал онцлогоос хамаатай юм уу тэр талаар ирэхгүй байгаа хүмүүс. Гэхдээ бид ийм метрик авдрах талбай цэвэрлэхийн тулд ийм хүн байна гэдээ сүд тооцоогоо игээд холбогд байгууллага хянаад за энэ жил эдгээр ийм оронтойтой ажиллахад энэ замыг одоо цэвэрлэх боломжтой байна гэдэг өгөөд байгаа төсвөртөө бид нар оронтойд хүрэхгүй шүү дээ. Хүрэхгүй байгаа учраас 20 орчим хүний ажлыг бас үлдсэн усууд хийж байгаа гэсэн үг. Дээрээс нь бид мал туудах хүч байхгүй шүү дээ. Одоо зам цэвэрлж байгаа нөхдүүд маань ажилчид маань замынхаа цэвэрлэгээ үйлчлэгээ хийгээ явж хооронд ногоон байгуулж орж ирдэг ч юм уу, иргэдээс дуудлага гомдол ирдэг юм уу, дистрибьютер дуудлага ирсэн тохиолдолд тэсгээ ахлагчдын залгаал за танах хариуцсан бүсд чинь ийм мал ороод ирсэн маань энэ малыг одоо хашаачаа туугаач ирэхгүй дэргэд гомдол тавиад байна гэдэг л тэр үдэл дуудлагад явж байгаа болохоос биш одоо хайгаал гэдэг юм уу нэхэд яваад байдаг юм бол байхгүй. Ажилчны хэдэн цаг чамаагүй мал тавих юм шүү дээ. Тий, тухайн өдрөө одоо ингээд ээлж гаргачаад байгаа. График. Одоо манай хэсэг өнөөдөр хариуцж байгаад бид нар өнөөдөр одоо 21 цаг хүртэл 22 цаг хүртэл иргэдээс одоо хамгийн асуудал орж ирэх юм бол нэгт явна. Хоёрт бид нар ороо ажлын 7 цаг хүртэл 19 цаг хүртэл жижүүр хийгээд байгаа одоо. Сүүлийн үед мал ногоон мөс өрчмтэй орж ирээд байгаа учраас 7-8 цаг хүртэл эргүүлж жижүүр хийгээд за тэгээд тэнд нь мал байх юм бол одоо ногоон мөс ялангуяа 25 дугаар орол 25 замд гэдэг юм уу, эмнэлгийн урлагийн замч юм уу, театрч гэдэг юм уу тойргоогч орж ирээд байгаа шүү дээ. Тойргоо төмөр зам руу орж ирээд байгаа нь мал их орж ирээд байгаа зарлогоо үзээд байвал нь байж байгаа. Бид тэр бол бас хашаад байхгүй байгаа. Ажлын ачаалтаа амьдрал үүдүүд бас буцаа гаргаж байгаа. Ногоон байгуулж байгаа. Тэгээ ногоон мэлс гаргаад хойшоо одоо эзэнгүү талбаар руу ч юм гаргаал бас явуулаад байгаа. Тэг чин одоо хээтэйгээ араас хүн тууж ирнэ 4-5 очин километр туун 2 хүн 3 хүн тэр өдрийн ажил нь баг өдөөс хойш ажил нь байхгүй болчихно. Тэгээ хооронд цааш нь туугаад үндсэн ажил хийгээд явж бол бас амар учраас бид тэр болгоныг хашгээд байх юм биш. Аль болохоор цааш нь ногоон мэлс холдуулыг гаргая, эзэн аваасаад эзэнд нөхч юмсан гэсэн л байгаа болохоос биш. Одоо мал харагдах юм бол одоо хашаал хөөгөөд явдаг тийм ажил хийж байгаа ч хүмүүс биш, тийм сэтгэл зүйч бидэнд алга. Тэгэхээр хотын ногоон байгууламжийг хамгаалах, хотыг өнгөтэй үзэмжтэй болгох нь тохижил үйлчлэгээний газрын хариуцсан ажил юм байна. За тэгвэл эдгээр орж ирж байгаа мал маань яг хичнээн тооны, хичнээн сая төгрөгийн хохирол учруулчихад байгаа юм бэ. Яг юун дээр голчилж ирнэ сүйтгэхэд байгаа. Иргэдийн зүгээс бол зүгээр малын өвсийг нийдүүлээ чи өвс байхгүй ч хаашлаа гэдэг юм яриад байна. Хот болох гээд хотын статустай хот байх гэдэг юм бол хот байлгах гэдэг юм уу? Хотын статустай хот байх юм уу? Эсвэл иргэдийн урлын тогтоолгүй яах гэсэн. Хотын ногоон байгууллагын орсон малыг хашаа. Эсвэл бүсчилсэн хоригдсон зааг руу мал битээ оруулаач гэдэг малыг Дархан хот сумаас гаргаад байгаа хөлж үндэслэн юу вэ? Энийг л хэрэгжилдэг шүү дээ. Хот шиг хот байхын тулд эн чинь өөрөө мал шүү дээ. Тороос хаашаагаа эвдлэн, тороос нь шонгоо эвдлэн, унгаан хашаагаа эвдлэн. За 100 бол нэг тарьсан цэцгүүдийн маань эд чинь ингээд хаанаа л асуудал. Тэгээ мал чинь одоо мэдээж л одоо адууны хомоол баашгаад гарна. Тэр чинь цэвэрлэгээ уучаан зам явгууны зам дээр одоо тэгэл цэвэрлэгээ уучаас асуулаад асуудал гарч ирнэ дээ. Үнэхээр одоо мал чинь малаа эдүүлээ хотоо одоо байлгаа гэж бол хамаалал захирамж нь тогтоол өвчнгөө болоод бид тэр малыг хашгич чиглэл өгөхгүй бол бид нь ч гэсэн одоо амар үнцэн ажлыг явуулж байгаа юм бол хохирлын тоо хэмжээр гарсан. Би яг тоо харж хэлэхгүй бол чэйжээр би хэлж чадахгүй. Хашин малын тоо, хохирлын тоо бол мэдээж бүртгэлтэй байгаа. Өдөртөө ер нь нэг юун дээр сошиал дээрээс хараад тахад нэг өдөр болгон л өмчгүй шахуу мал орж ирээд байна шүү. Тэгэхээр за малаа явах хасчт юм bijээ. Энэ мал маань өвс тижээлийн маань хаанаас өгж байгаа юм уу, өгөхгүй байгаа юм уу? Ер нь нөөц байдаг юм уу, байдгүй юм уу? Хаана яаж бодлоо?
Байлгүй яг уу. Одоо юм чинь бидний хооронд үржүүлэг үндсэн үсээ татаад авчихсан. Үржүүлгээс сарынхаа агчийнхаа үсийг татаад наашаа аваад ирдэг. Одоо та тарж байгаа хөтэй тэндээс ингээд өгөөд малдаа өглөөд одоо өглөө мал ашигдсан бол өдөр мөдөөс хойш өгнө шүү дээ. Ашигтан гут мал өсгөн гэж байхгүй. Зундаа бол хав намард бол услага байдаг. Одоо үйл бол услага гарч байгаагүй. Яг бол та сайн хэлээд байна лээ. Сүүлийн 7 хоног гэрчилчээд байгаа. Уул мал гайгүй байсан. За цас ороод ингэж яа нү саними дээр хэлээд байгаа тэр хужир давс цацаар ингэж дээ тийм үү. Сайн мэдэхгүй байна. Яг зүгээр сүүлийн 17 хоног орчим бол адуу ихсчлээ. Дүүс бол арцсангуй гайгүй байсан бас гэж. Тэгэхээр та эргэн хүний хувьд ер нь яг иргэд ер нь юун дээр төртөө илүү ойлголцож ажилуулдаг болох юм байна гэж юу харж байна. Би бас ярианда 23-т дурдлаа. Тогтоол ер нь яг тагсан. Өнгөтэй байлга, үзмжтэй байлга нэгдүгээр. Нөгөө тогтоол нь бол дархан хот өөрөө хотгүй малгүй болъё гэдэг тогтоол гаргаад энийг бүсгээ заагаад өгсөн. За хилийн цагаараа өгсөн. Хилийн цагаас цаашаа би одоо малчин хүн байлаг хилийн цагаас цаашаа малтай байгаа малаа өөрөө хариулахад одоо адуу болон живтэн шүү дээ. Өөртөө харж л байгаа байхгүй. Одоо хараад одоо би хэлсэн шүү дээ. Өстөрөө гэхэд малаа харж байгаа живтэн энэ одоо багжаал өндөр ороод гутал нь араас нь машинтаа тавьчихэрэл дамт түүнийг ажилтны юм одоо шилаамаар дормжлол жагнаал зодоол өчтөр өглөөс асуудлах тийм. Уржидөр болоо да. Өнөө өглөөнийх чинь бол урд шинийх чинь бол бас хашаанд тассан байхад нь бол бас ингэж онгоолгоод аваад явж байгаа байхгүй. Тэгээд тэр усууч одоо тэгэл ингээд дайраад хад усууч яах юм яач чадахгүй шүү дээ. Өөрийгөө хамгаалж чадахгүй тэр чинь бас уурт омогтой усууд ирж малаашуулж гисэн усууд. Тэр усууч ямар дуртаа даашиг гэдэг яваад байгаа ш. Иргэдээс гомдол ирээд энэ ногоон байгамж хөвдөөс хүүдээд энэ усын төсөв мөнгө хөрөнгөө үрлээ барилаа гэж одоо нөл асуудал альбан хоёр талтай учраас хоёр тал юм байдаг. Одоо тэгээ мэдээж нэг тогтоолтой шийдвэртэй хэрэгжил анх үүднээс ажиллаж байна. Дарханчууд та бүхэн анхаарлаа наашин хандуулаарай. Амамгалын 2 давхар 211 тодод байрлах 361 брендийн дэлгүүр хэрэглэгчдийн хүсэлтээр өвлийн бараанаас бусад бүх бараандаа 20-60% онцгой супер хямдралыг зарлалаа. 361 брэнд нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд маш богино хугацаанд хятадын төдийгүй дэлхийн спорт товцны хамгийн том брэндийн нэг болж чадсан. Таны төлөө ахин нэг хэм буюу боломжит байдлаас илүү санал болгон гэсэн урайтай бөгөөд туршлагатай мэргэжилтнүүдийн алдар хүнд бүхий мэргэжлийн тамирчидтай нэг баг болон ажилдаг үлээ. Мөн маш олон жилийн туршлагатай судалгаа шинжилгээний үндсэн дээр арсыг амьсгалуулж, хүний биеийн дулааныг алдагдуулахгүйгээр энгийн хөдөлгөөнөөс илүү гүйх, үсрэх, харих зэрэг хамгийн эрчимтэй үедч биед эвтэйхэн тогтвортой байдлыг мэдрүүлэх, чанар эдлгээний хувьд хамгийн дээд зэргийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг учраас асар богино хугацаанд дэлхийд дахны спорт сонирхогчдын байнгын хэрэглэх дуртай спорт товцны брэнд болжээ. Одоо та бүхэнд онцлог бараануудыг танилцуулъя. Эмэгтэй хүрдэг 40% ямдралтай худалдаалагдж байна. Таныг хүүтэнд битгий дараарай гэд 2 төрлийн загварын XL, 2XL күртгүүдээ 40% хямдруулжээ. Малгайтай, өгзөг давсан урттай, сүдэн дүргэлцтэй, биеийн дулаанаар хөвсийдэг, чийг татахгүй амьсгалдаг, угаалгын машины энгийн горим дугаадаг, хэрэглэхэд амар, өмсгөд эвтэйхэн, нэг аваад нэлээд хэдэн жил өмсдөг, өнгөлөг хүртгээ амжаад аваарай. Мөн 361 брэнд нь StorePay, Pocket Zero гэх зэрэг бүх төрлийн зээлийн аппликейшнийг ашиглаж байгаа учраас та одоо аваад дараа төлөх бүрэн боломжтой. 361 өвлийн пүүзийн онцлог юу вэ? Хасах 25 хэмжээнд харуулахгүй, биеийн дулаанаа барьдаг, нано технологиор хийсэн хиймэл ус нь дотортой. Гүн ховилтой тусгай бүтэцтэй эрзэнэн ултай, мөсөн дээр халтрахгүй, гулгахгүй. Мөн тус пүүзнүүд ус нэвтрүүлдэггүй хиймэл арс болон синтетик материалаар хийгддэгээрээ онцлогтой. Эрэгтэй эмэгтэй ямар ч хүн өмсөх боломжтой 36-аас 40 размер цөөн тоогоор ирсэн байна. Ингээс та бүхний хямдралтай өдрүүдийг бүү алдаарай гэж хүсэж байна. Хаяг шин дархан Аммол ихтэл хүрийн 2 давхар 211 тод 361 дэлхийд алдартай спорт хувцсны брэнд та бүхэндээ 60 хүртэлх хувийн онцгой хямдралаар бэлэг орж байна. Үзэгч та бүхэндээ бид аймаг орон нутгийн хэмжээндх хамгийн сүүлийн үеийн шинэлэг цагийн мэдээлүүдэд онцлон хүргэлээ. Маргаашийн шинэхэн дугаараараа шинэхэн мэдээллүүдтэйгээ эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.